За бодин бол гэрийн маш үндсэн гол элемент байдаг. Тэгээ гэрийн интерьерийг хамгийн гоё амь оруулах зүйл бол бодин байдаг. Тэгээ манайх бодин захиалж байгаа хүн болгондоо ингээд тулж зөвлөгөө өгч чаддаггүй. Гэхдээ ерөөдөө манайх одоо бодингийн зөвлөх үйлчилгээг ер нь үзүүлдэг. Тэгээд масыг хамарсан нэг бүрчлэг хүндээ бол зөвлөгөө өгч чадахгүй болохоор зөвлөгөөний цаг гэж гаргадаг болсон. Тэгээд та бүхэндээ бодин сонгох чухал хэдхэн зөвлөгөөг одоо хүргэе. Нашаагаарай. За ерөөдөө яагаад зөвлөх үйлчилгээ чухал вэ гэхээр 5-аас 10 жил бид нэр жишээ нь болонгаа ашигланаа гэж ингээд сонголт хийдэг тийм үү. Тэнгүүт интерьерийн 40-оос 50% нь болохоор хамгийн гол элемент нь бодин тавилга гэрийн үндсэн одоо гол хэсэг байдаг. За өрөөний зай, урсгалд ингээд маш чухлаар ингээд нөлөөлдөг. Тэгэхээр одоо бодин сонгохдоо та бүхэн маань үндсэн ийм 4 зөвлөгөөг маш сайн хараад авал зүгээр. Жишээ нь одоо 4 метртэй ханан 4 метртэй бодин захиалъя гэж хүмүүс их орж ирдэг байхгүй. Гэтэ энэ бол маш буруу. Ерөнхийдөө 4 метртэй хананд 320-оос 360 хэмжээтэй бодин тохиромжтой. Өрөө хоорондын хөшиг, хан, тий хажуугаар нь хүн явах гээд 20-оос 40 см-ийн зай гарч иж тухайн өрөөний зай маш гоё харагддаг. Тэгэхээр энэ дээр та бүхэн маань анхаарал аваарай. За 2-дугаар талаар байрны метр квадратаас хамаарад за хэмжээгээ сонгоно. Жишээ нь одоо жижигхэн метр квадраттай 25-аас 30-тай байрны тэхвчлэн 240-оос 280 хэмжээтэй 80 хэмжээтэй тэгээд болонтой ч юм уу бодин тохиромжтой байдаг бол за 35-аас 40 метр квадратт бол 28-аас 320 хэмжээтэй болонтой болонгүй бодин тохиромжтой байдаг. За 50-аас дээш метр квадраттай өрөөний хувьд болохоор 320-оос дээш хэмжээ байж ич өрөөний одоо хэмжээ зөв харагдах боломжтой байдаг. За таазны өндөр бас маш чухал байдаг. 2 метрээс дээш таазтай, 2 метрээс доош таазтай гэдэг ерөөдөө өрөөгөө сонгочих юм бол бас зөв. 2 метрээс дээш бэжээж та хүссэн гоё том хэмжээтэй бодингаа өндөр түвшлэгтэй бодингаа байрлуулна. 2 метрээс доош 260 тий 260-аас доош байх юм бол таны өргөө гэрт байрлах бодингийн хэмжээ нь одоо өндөр биш юм нам түвшлэгтэй бэжээж одоо зөв элемент болж таны өргөө гэрийг өндөр харагдуулнаа. За өндөр цэлгээр тэгээд ийм том харагдуулах боломжтой байдаг. Тэгэхээр өнгийг болохоор би маш олон зүйлээр өнгөний цогцлыг бол гаргаж өгдөг. Гэхдээ хамгийн чухал нь болохоор нар баг тусдаггүй, нар их тусах уу, тий жижиг өрөө юу, том талбай юу. За мөн таны өөрийн пингшүү өнгө тий таны өөрийн одоо гэрийн урсгалын өнгө нь ямар өнгө вэ гэдгээс шалтгаалаад бодингийн өнгийг бол одоо нэг хүн дээр биш гэр бүлийн гишүүдэд зориулсан өнгийг ерөөдөө зөвлөдөг. Тэгэхээр манайх салбартаа анх удаа бодингийн зөвлөх үйлчилгээ гэж цаг гаргаж өгдөг болсон байгаа шүү. Тэгэхээр цагаа аваад тэгээд ярилцаад интерьер зураг гаргуулахаасаа өмнө ч бас ярилцж болно. Интерьер зураг гаргуулсныхаа дараа яг бодин захиалахдаа та бүхэн маань хэмжээгээ өнгөө загвараа ингээд хамт ярилцаа сонгох боломжтой шүү. Тэгээд та бүхэн маань цаг авч манайхаар үйлчлүүлээрэй. Баярлалаа.